За Лука загасчлах хэрэгслийн дэлгүүрээс өгсөн. Нөгөө уурхтайгаа гол дээр ирсэн байна. За тэгээ ер нь бол би дааж fly fishing сурах тийм сонирхолтой байгаа. YouTube-ыг бол маш сайн ухаж байна. Би fly fishing сайн мэддэггүй учраас одоо нэг мэддэг зүйлээ хэлж өгөөрэй гэж та бүхнээс гуйсан. За тэгсэн ер нь бол залуучууд гой комент бичсэн байлээ. За тэрийг гой уншичээ. За энэ гоё шүү, бороо бас яг тань шиг уурганаас сайшгүй байна да гинэ. Яг энэ надтай адилхан өгөрөө шүү дээ. Надад ганц уурга байгаа, уурганаас цаашаа би юу ч мэдэхгүй. Тэгтээ мэддэг олноо хоёлаа. Мик за ямар гоё юм бэ? Влогийг үзэх дуртай. Мик бас fly road гэдэг юм биш тийм. Roadтэй болсон байна. Би ч бас fly сурах гээд өмнө жилээс үзэж таарж байна л гэж. За ойлголоо. За тэгээ энд ингэнэ спиннинг fly айлнч байсан дамарны гараа зөв болгочхоо тэхүү гинэ. За тэгье. Юу нь бол хичээе. Тэгэхгүй бол бас одоо ингээ спиннингээ энэ талаар ингээл fly-а энэ талаараа ингээд жоох хэцүү юм билээ. За тэгээд ялангуяа fly шийдэхэд гар шилжүүлнэ гэж байхгүй штэ гинэ. За ойлголоо. Би ямар ч лээсэн би энэ зүүн гараараа ингээ эргүүл сурнаа. За бороо спиннингээс өөдвөө мэдээж шин зүйл арга барил сурах нь зөв байхаа. Давхар скилээ сайжруулах байлгүй дээ л гэж байна. За тийм. Ер нь спиннингээс бол өөднө гэж бол хизээж байхгүй шүү дээ. Ер нь загасчин болгон ер нь бол дандаа л ихэнх нь спиннингээр л ерөнхийдөө эхэлдэг шүү дээ. Тэгэхээр спиннингээс нэг уудахгүй. За тэгээ уурганыхаа зориултыг нь судлаарай гинэ. Өөрийн чинь уурга ерөнхийдөө dry төрлийн уурга учир мандлын хөвдөг өгөөшөөр загасчилнаа. Тийм учраас хөвдөг төрлийн лайн ашигланаа. Ашиглан шүү гинэ. Мөн зангилаагаа YouTube дээрээс харж сураарэ. Тэгэхгүй бол шидэх үед уурганы хогцоонд тордоод шидэгддэггүй юм шүү гинэ. За ойлголоо. Ингээд яг гоё ингээд надад яг юм зөвлөгөөгөө ингээд гоё өгөөд байх юм бол дараачийнхаа ингээд юм жижиг бичлэгүүд дээр ингээд яг та хэдийн зөвлөгөөний дагуу би яг хийж одоо fly fishing-ийнхаа энэ кастинг ч гэдэг юм уу эднүсээ ингэж хий гэсэн бодол байгаамаа. Энэ удаагийн бичлэг бол гоё байна. Шанрын хувьд тэгээд нэг гоё санал байна. Бас шин дугаар дээр яг бидэн шиг дуршлаггүй хүн дагуулж явах боломж байна уу гэнэ. Энэ ямар ч цуг явъя л гэж байна те. Би доор нь битсэн байгаа. Ер нь яг миний ингэ сонирхож ингэж алхаж яваад ингэ загасжилж байгаа энэ одоо төрөл гэх үү юу гэх юм би дэрийн зал сайн мэдэхгүй байгаа. Зүгээр л яг миний сонирхол. За тэгээ яг энэ дээр бол хүн дагуулж явахд айгүй хэцүү. Одоо ингэ 20-30 хил юм ерөнхийдөө ер нь 10-аас 20 км газар ер нь явна. Анх удаа явж байгаа хүмүүс бол үнэхээр хэцүү. Үүргэвчин дотроо ерөнхийдөө амьдралаа багтаагаад явж байгаа шүү дээ. Үүргэвчин дотор чинь чиний бүх амьдрал явж байгаа гэсэн. Харахад гоё байгаа бах. Явхад бол ер нь жоохон хэцүү шүү. Би бол өөрөө нөгөө өглөө болгон за нэг 5-аас 10 км газар байнга гүйдэг. Тэгээ надад бол ерөнхийдөө бэлтгэл бол байгаа. Би алхах гүүх загасчлах сонирхолтой учраас би яг ингэж яваад байгаа шүү. За тэгэхээр яг уу үнэхээр гоё сайн алхаж чаддаг. Ганц нэг одоо тэр аяллаа одоо тэр хүнд хэцүү асуудлыг туулж чаддаг залуучууд байх юм бол байхгүй. Цуг явж болно шүү. Эхний хичээлүүддээ багштай эхэлсэн дээр бахаа гинэ. Би дагаад сурах тийм сонирхолтой л да ер нь альва бүх зүйлийг. Тэгэхээр одоо fly fishing гэдэг зүйлийг ерөнхийдөө YouTube дээр байгаа бичлэгүүдийг хараад за өөрийнхөө хэмжээнд ингэж үзээ. Та хэдээсээ асуугаад та нарын гол нь зөвлөгөөн дээрээс одоо энэ жижиг бичлэгүүдээр хий гэсэн тийм л бодол байгаа. YouTube-ийн комментээс ер нь би яг амар айдсан шүү дээ. Айгүй хэцүү. Амар юм орж ирнэ шүү дээ. Загсаа аллаа мó алуурчин яргачин гээл янз юм орж ирнэ. Тэгээ гоё комментууд орж ирэхээр амар гоё тэгээд цаашдаа ингээд бичлэг хийгээл загсанд яваад үрвчээ үүрээл бичлэгээ хийгээ яваад тахад айгу урамтай байдаг хөхгүй. Гэхдээ болохоор ингээ амар коммент орж ирэхээр сэтгэл санаагаар унана гэж би ч бас хүн юм байна да. YouTube маань доор ингээ коммент бичсэн залуучуудаа маш их баярлалаа. За одоо ингээ энэс хойшоо та бүхэн яг миний ингээ болж байгаа болохгүй байгаагийн зүгээр гоё ингээ хилээд явчаарай. 7 хоногт нэг дугаар хий гэсэн бодолтой байна. Тэгээд ер нь бол нэг сар хагасын хооронд одоо хэдэн дугаар гарах вэ? Тэгээ энэ хооронд нэг жоохон ч гэсэн flying дөртөө болох байхаа гэсэн тийм бодол бол байна. За нөгөө Лука загасчлах хэрэгслийн дэлгүүр. Би яагаад ингээ Лука загасчлах хэрэгслийн дэлгүүр гэж байнга яриад байгаа ихлээр за ингээ та бүхэн ч гэсэн 6 сарын 15-ны өмнө хэрэгслээ цуглуулах боломжтой. Тэр үедээ энэ Лука загасчлах хэрэгслийн дэлгүүр рүү очиороо энд бол загасчлах хэрэгслийн ер нь бүх юм байгаа. Тим актер үнэтэй биш.
бас айгүй дайггүй чанартай юмнууд байгаа. Ер нь бол надад бол загслах хэрэгслийн маань бүх юмыг одоо энэ Ука гэдэг загслах хэрэгслийн дэлгүүрийг 2 дуул өгсөн. Би тэгээ өөрийнхөө хэмжээнд надад үнэгүй загслах хэрэгслэл өгсөн учраас одоо ганц чадах зүйл нь бичлэг хийж одоо та бүхэнд хүргэх загслах хэрэгслээ аваагүй авч амжаагүй байгавал нэг очиод үзээрэй гэж хэлмээр байна. Энэ талтаа би ерөнхийдөө гаргаж ороогод байсан. Тэгээд түгжээ маань энэ тал руугаа ирэхээр болохгүй байсан учраас яг буцаагаад зүүн гарлуугаа би эргүүлсэн. Кастинг шидэж үзье. Нөгөө YouTube-ээс ерөнхийдөө нэлээд бичлэг үзсэн. Кастингаа хийж үзцгээе. Яг анх удаага яг хийж үзэж чинь. Гэтэ би энийг одоо бол баг 10,000 удаа бол ер нь баг давтнаа. Уурганыхаа лидер болон тип туцыг бол хийгээгүй шүү дээ. Зөвхөн лайнтайгаа л байгаа. Миний YouTube-ээс харсан бичлэг болохоор нэг ийм бичлэг байна. Яг энэ баруун хөл нэг жоохон урагшаа тавьд юм шиг байгаа. Тэгээ баруун гар нэг иймэрхүү. Тэгээд яг энэ дохооноос энэ хүртэл ер нь яг энэ газартайгаа тэнцүү гэж байгаа. Уурга одоо энэ хамгийн чухал нь энэ буглаг гэж би сонссон шүү. Энэ буглаг болохоор яг ийм тэгшгэн биш, яг ийм хазгаа биш, ийм биш, бүр ийм биш. Яг нэг ийм 45 градус дээр ингээ нам барьдаг гэсэн. Дохоо бол яг нэг ийм газартайгаа яг ийм параллел. YouTube-ээс харсан бичлэгийнхаа дагуу явж байгаа шүү. Би чинь тийм үнэхээр би юу ч мэдэхгүй агаас нь явж байгаа гэдгийг хэлэхгүй бол чи юу мэддэг юм бэ гэж ороод ирдэг шүү хүмүүс. Яг цагийн зүй байлаа гэхэд яг миний энэ дээдлэлт 12 цаг байгаа. Тэгээд ингээд 1 2 3 4 гээд тэгээд 5 6 7 8 9 10 11 12 гээд ирж байгаа шүү дээ. Яг энийг ингэж бодоод 1 2 цаг тийм үү? 2 цаг. Одоо хойш нь 10 цаг. 12 цагийн зайтай уурга ингэ савна гэсэн. Яг ийм байралтай байгаа шүү дээ. Дохоо ер нь нэг ийм газартайгаа параллел. Буглаг бол хөдлөхгүй нэг 45 градуст уурга нэг иймэрхүү байдалтай. Тэгээд 2 цагаас 10 цаг. 2 цагаас 10 цаг. 2 цагаас 10 цаг. Тэгэхэд ийшээ ингэж босч ирэхэд бүр ийм байж болдгоо гэсэн. 10 цаг, 2 цаг, 10 цаг, 2 цаг, 10 цаг, 2 цаг. Ер нь бол яг энэ кастинг л яг ингээ анханаас нь энэ техникийн заавал лайныг хийхгүйгээр ер нь уурган дээрээ зөвхөн ингээд хичээллээрээ гэсэн. Тэгэх юм бол маш сайн. Тэгэхгүй болохоор лайнаа хийгээд ингээд ер нь бол одоо энэ кастингаа ингээд хийчихээр одоо нэг утсандаа анхаарал нь төвлөрөөд идэг гэнэ. Нисэж байгаа утсандаа. Гол нь яг энэ техникийг сурах хэрэгтэй гэсэн. Би одоо энийг одоо баг маш олон удаа хийж үзнэ. Энэ техникийг маш сайн сурчих юм бол ер нь бол одоо энэ flying, энэ dry төрлөөр бол шидэх техник юм бол хамгийн үндсэн гэж би ойлгосон. Энэ дээр бас нэг чухал зүйл нь ийм юм гэсэн. Ингээд 10 цаг гэж ингэж шидэхдээ гараа ингэж тавиад ийшээ ихтэй ингэж базаж өгдөг гэсэн. Энийг одоо уурга. Одоо нэг өдрийн тоормс чиг бацлаа гэдэг ингэдэг гэсэн. 2 цаг дээр базна, 10 цаг дээр бацдаг юм. Дунд нь бол ерөнхийдөө ингээд уургач ингээ хөнгөн явж явах хэрэгтэй юм шиг. Ингээд бацлаа гэдэг. Энэ болохоор ерөнхийдөө ингээ уургаа ингээд тоормсч өгөөд ингээд жавхтдаг юм шиг байгаа. Ер нь fly fishing-гээ маш сайн ер нь ойлгох хэрэгтэй юм билээ. Flight бол одоо бол ингээд dry уурга тийм үү. Тэгээ nymph-ний уурга гэж байгаа. Байдгийн байлээ. Тэгэнгүүт би бол nymph-ээр чиж үзээгүй, dry-аар чиж үзээгүй. Тэгтээ би бол nymph-ийг бол ерөнхийдөө нэг багцаа бас байгаад байгаа. Ер нь бол зүгээр нэг юм те гол усаас судалж байгаа таанд байна гэдгийг хараад ер нь бол nymph-ээ хөвлөх. Тэр бол ер нь болчих байлгүй гэсэн тийм бодол байгаа миний хувьд. Энэ dry нь болохоор надад маш хэцүү санагдаад байгаа байхгүй. Одоо бол би ерөөсөө зөвхөн энэ техникийг би сурах эхний удаадаа сурна ерөөсөө. Яг энэ техникээ сураад авъя. Тэгээд бас тоормцтой те. Бацлаа. Уургашаа яг энд ирэнгуут нь ингээд базаад өгөх юм бол одоо энэ уурганы яг үзүүр хэсгэнд сүг гэдэг ийшээ жавхтд юм байна. Хойшоо ингэж ирэнгуут ингээд 10 цаг дээр ингээд барингууд тоормсолж ингэж одоо энийг базаж өгнө шүү дээ. Гинт ингэж базаж өгөнгууд хой толрогоо ингэж бас ингэж жавхтаж өгдөг юм байна. Хоошоо жавхтаад тэгээд нисэж ирээд утас маань ингээд урталтаа ирээд ирэнгууд урталтаа эндээ ингэж бас ингэж тоормсолж өгөх юм бол гой ингэж жавхтаж явдаг юм байна гэж би ойлгоод байгаа. Ерөнхийдөө уцаа сунгачлаа. Тэгээд ингэдэг гэж байна. Уурганыхаа урт талд уцаа гаргахтаа ер нь 10 м уц гаргадаг гинэ. Тэр нь болохоор лидер болон типтэй уц нийлээд 10 м уц гаргадаг гэж байна. Би ерөнхийдөө бас гаргачлаа. Ингээ урагшаана. Тэгээ саяныхаа хийжсэн уцгүй хийжсэн хөдөлгөөнөө л ерөнхийдөө хийж үзье.
долоовор хуруугаараа юм уу ядам хуруугаараа ерөөхдөө ингээ барьдаг гэсэн утсаа. За эхний удаадаа ингэж энэ утсаа би ингэж барихгүй. Ингэж бариад ингээд сунгаад байдсан шүү дээ. Би бол тэхгүй. Зүгээр л ингэж байгаа шидэж эхлэх үзье. За одоо нөгөө байрлал нэг иймэрхүү дээ. За ингэж жаад 1 2 3 4. За дотроо 4 тоолоод угшаа шиддэг гэсэн. 1 2 3 4. Яа амар салхитай байна асаж байгаа. 1 2 3 4. Ингэхдээ нөгөө нэг түгждэг ингэж нэг түгжиж баддаг гэсэн шүү дээ. Тэрийг хийх юм ахтаад байна. За хойшоо 1 2 3 4. 4 гэхдээ ингэж бадзна гэсэн шүү дээ. Хойшоо явахдаа бас ингэж базаад угшаа явахдаа бас ингэж баддаг гэсэн. 1 2 3 4. Өө энэ 4 тоолоод урагшаа гэсэн шүү дээ. 1 2 3 4. За ингээмэрхүү байл болж байгаа шиг байна те. 1 2 3 4. 1 2 3 4. За яагаад 4 тоолж байгааг гэхлээр хойшоо инглээ 1 2 3 4 гэхэд нөгөө утас маань ингэж нисээд ингээд гоё хинэх боломж олох хэрэгтэй байдаг гэсэн. Тэгээ яг ингэ хийхлээр айгүй хэцүү юм байна. Энийг маш сайн давтах хэрэгтэй юм байна. Би ерөөсө зөвхөн нөгөө бичлэг үзсээр хагаад ерөөсө хийж үзээгүй. Шууд нөгөө бичлэг үзэл тэгэл шууд энд ирж одоо ерөнхийдөө хийж үзэж байгаа. Ерөн шидэд байвал тийм жоохон ойлгож магадгүй шүү. Нөгөө YouTube дээрээс харсан хичээлүүдийг харж агаад тэгээд яг тэрийг ингэж туршиж үзлээ. Миний хувьд бол яг ингэж уургаараа ингэж шид бас амар сонирхолтой байд юм байна. За миний шийдэх гэслэг маш инээдтэй л харагдаж байгаа бах. Тэгтээ бол ер нь бол анх удаа шидэж байгаа хүмүүс бол ямар ойлгохтой харагдах вэ? Тэгэхээр дараагийн удаа бол би бас нэг арай нэг гайгүй зүгширсэн байхаа. Нилээ удаа оролдоно, нилээ чичээл 7 хоногт нэг удаа тэгээ хийн. Тэгээд маш олон удаа давтахаар бас нэг гол нь техникээ зөв. Тэгээд олон удаа давтах юм бол бас нэг гарт орох баха. Өнөөдөр бол ер нь бол за өмнө хийсэн бичлэгэн дээр комент өгсөн хүмүүсээ комментийг уншлаа. Гол нь комент юу? Одоо би комментаа уншаал тэгээд за энийгээ зас эний чинь тэр гэдгийг тэр зааварчилгаануудаа надад гоё тэгээ өгвөл маш гоё байна. Энийг маань бас ингээд яг наа зөв үү буруу юу гэдгийг маань бас хэлж өгөөрэй. Ер нь бол буруу л бах л тоо. Би ер нь зөв юм хийхгүй л дээ. Маш сайн ер нь бол хийх хэрэгтэй юм байна. Дасгалаа хийх хэрэгтэй юм байна гэж би ойлголоо. Дараагийн дугаараар болохоор арай хол шидэж үзье. Тэр дараагийн дугаар хүртлээр би ерөнхийдөө саяны өнөөдөр хийдгээ бол маш олон удаа давтаад тэгээ байж. За тэгээд дараагийн удаа жоохон ингэ сунгаж жагаад хол шиддэгээ дараагийн удаа хий. За баяртай.